анх удаа нэвтэрч үзэж байгаа хүүхдийн аккаунт бол ингэж харагдана. Яг энд байж байна. Аим 3 янзын боломжууд гарч ирдэг. За жишээ нь энэ хүүхэд анх удаа өөрийнхөө аккаунтаар ороод үзэхэд from your teacher гэд багшаас нь санал болгосон ийм чагталцсан одтой, шар өнгөтэй одтой ийм дасгал ажлууд гарч ирнэ. За тэр дасгал ажлуудынхаа жагсаалтын дагуу ажиллаад явж болно. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ерөнхийдөө би өөрөө системтэй холбоотой, тэгшгэлтэй холбоотой ийм дасгал ажлууд хиймээр байна. Тэр бол миний сул тал юм а гэдгээ мэдсэн хүн зөвхөн тэр ур чадварыг skills-ыг ашиглаад жагсаалтаасаа сонгоод ингээд ажиллаад явж болно. Тэгэх юм бол өнгөрсөн удаагийн хичээл дээр чи юу хийж байсан тэрийг өөрчлөлөх юм боломжтой байгаа. Recent буюу сүүлийн үед хэрэгэлсэн ийм скиллүүд гарч ирнэ гэсэн. За recommendations буюу санал болгож байгаа зөвлөж байгаа ийм дасгал ажлууд хаанаас ирэх вэ гэхээр ийм төвшин тогтоох шалгалтаас ирж байгаа. Төвшин тогтоох шалгалт буюу diagnostic arena гэж байгаа. За би өөрийнхөө бүртгэлтэй хүүхдүүдэд эсвэл сарын давтлага аваа явж байгаа хүүхдүүдэд хамгийн эхлээд юу санал болгодог вэ гэхээр за энэ diagnostic arena буюу төвшин тогтоолтыг хийх хэрэгтэй гэж санал болгодог. Яагаад вэ гэдгийг бүгдээрээ харъя. За энэ хүүхдийн хаягаар ороод үзсэн. За эхний бүртгэл учраас яг хамгийн анх ороод үзсэн чинь дэлгэцэн ингээ гараад ирж байгаа. За энэ хүүхэд step into the arena гэсэн энэ бол хамгийн ихний хэсэг байгаа. Ингээд ороод ирлээ. Ороод ирэхээр зэрэг ийм олон янзын саналууд гарч ирнэ. Тэгээд яагаад энэ төвшин тогтоолтыг хийж байгаа юм? Төвшин тогтоолтын шалгалт хийлгэснээрээ ямар мэдээллүүд өөрийнхөө тухай эсвэл хүүхдийн тухай олж авч мэдэх боломжтой юм гэдгийг бүгдийг гаргаад ирж байгаа. За энэ хүүхэд анх удаага орж үзэж байгаа учраас ингээд өөрийнхөө хаягаар ороод дасгал ажиллаа хийх боломжтой болно гэсэн үг. За эргээд энэ дасгал ажил руу ороод үзье бүгдээрээ.